аягийг Монгол хэлний хичээл болгож байгаа. Бүгдээрээ хичээлдээ хэлэхдээ оролцсон шүү хүмүүс тийм. За бүгдээ наашаа самбарлаа харъя. Өнөөдрийн хичээлийн зорилго уншаарай. Өдрийн сонсоод ойлгож ярьж сургай. За тэгэхээр үлгэрээ яах гэсэн юм бид нар? Ойлгож сонсож. Нэгдүгээрт нь ойлгож ярьж сурна. сайн байна. Зорилго ойлгосноо? Ойлгоо. За өнөөдрийн хичээлийн чадвар Ажиллах, төсөөлөх, сонсох, ярих. За ийм чадваруудыг бүгдээрээ өжөөлөх нэр шүү гэдэг. За өнөөдөр дэлгэц рүү анхаарал хандуулъя. За нэгдүгээр алхам маань бүгдээрээ 5 тав. За энэ нэр арга 5-ыг анхааралтай сонсох тааш шүү гэдэг. За яа. За шин 12 жилийн эхний антим ямар антимтэй? За тэр төшиг хуулган. За асуултанд хариултаа өгөхөдөө хамгийн гол нь яг систем. Гараа өгч хариулна. За төшиг хамгийн ихэд гараа өргөсөн учраас төшгийн багийн хуулган баг гэж багш нэрлэлээ шүү. За дараагийн асуулт. Энэ нотя. За чи. Хэрэг. За мөн үү? Мөн. Хэрэг мөн үү? Биш. Багш яг 12 жилийн антим. Одоо тэр чинь 2 дахь асуулт. Ваа нэ. Мөн үү? Ээдээ. Мөн бидтэй. Хэрэг хат ээлтэй юу? Эдний баг зүгээр ямар нэгэн хэрэг болоосаа. За үлрэх хэмээ ямар эвлээ өгсөн. Амун бэ? Эдний баг зүгээр ямар нэгэн болсон. За багш танаа байг бүх. Багш хатгаад байна. За. Одоо эдний баг яах вэ? Нэр өгсдөө. Эдний баг ямар нэртэй болсон? Анчин. За бүгдээ багийнхаа нэрийг авцсан. Бүгдээ одоо өнөөдрийн хичээлээр бид баг болж яах хэрэгтэй бэ? За багш таны ширэн дээр үлгэрийн үйл явдлыг харуулсан зураг тавьсан байна. За энэ үлгэрийн үйл явдлуудыг та нар өөрсдөө энэ зургаар төлөвлөж байна. Ямар ч үлгэр ээж байна. За багаараа хамтраад ярилцаа. Энэ цаашдаа бүгдээ савар тааш өгчтэй. За энэ зураг Ярихтаа нэг хэлэх шүү дээ.
날짜가 남았어서 그때 안치 ингээд нөгөө антаа нагаалгаа нөгөө анттлаа өчгөөсөн чинь ингээд хамгийн бүгийн авсан тэгээд бүгийн авч яваад ингээд хүлсэн хэрэг хараад тэгээд хэрэг найзуудтай тараад өгөөд ингээд бүгийн авсан тэгээд анчин ингээд хоолой ихэд буцаа авсан чинь бууган алга болсон чинь тэгээд нөгөө анчин гонцсон тэгээд эрдүүлэлтээ бүгдээ ингээд жаргасан. За баярлалаа. За баярлалаа. За мөхсөндөө баярлалаа. Тэгээд тэр богойд нөгөө торнд өрсөн. Тэгээд хэрэг усаагаасан чинь нөгөө хэрэг найзуудаа дуудаад тэгээд эднээс ингээд сонссон чинь ингээд ясмингийн ингээд гараад тэгээд нөгөө ясмингийн ингээд хүн анчин нөгөө ингээд ясмингийн зүгэндээ ясмин буугдаа тэгээд тийчээ бас зутаад байгаа тэр нөгөө ясмингийн зутаад ирсэн. За баярлалаа. За нарч юм байна. Амгонгийн. За саруу. Нэнзаас Тэр үед тэр тайсан антиод одоо энэ газрын аваад за богой нэрэн богой хатан дээрсэн. Шок нэгтэй байгаа байна. Тэр хэрэг хүчтэй хатан дээрсэн. Би нэгдээ сонирхдаг яг болгоны орчтой харин хэрэгс. Тэгвэл энэ төсөө яваа шийдвэр чадахгүй одоо хаш. За саруу ярьсан сонсно өгдөө. За саруутай баярлалаа. Баярлалаа өгдөө. За түшиг. Тэр үгүйсэд нэг антаа хийгээд явчихсан. Тэгээд яг гоцоо өөний хатаа хийж бүх хатна хийчихсэн. Тэгээд тэр хараад найзуудаа дуудаад найзуудаа хаврын хайсан. Тэр хаврын хайсан нөгөө хатаа чаваад тэр нэсний ачаар
сонсоорой. Хар хэрэг өчүүхэн хулгана яс мэлхий буг дөрөв том нуурын хөвөнд эвдэр нэртэй амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр гурван найз нь бугыг хүлээгээд байтал ирсэнгүй. Түүнд ямар нэгэн базаахгүй юм тохиолдсон болов уу хэмээн санаа нь ихэд зовжээ. Хэрэг ой дээгүүр нисэн хайж аваад анчны тавьсан торонд бугыг орсон байхыг үзв. Хэрэг найз минь би хоёр найзаа дуудаад ирэх үү хэмээл буг тэгдээ анчаа ирэхээс өмнө л амжиж ирээрэй гэж хариулав. Хэрэг хурдлан очиж хоёр найзтай очрыг хэлв. Яс мэлхий хулган чи торыг нь тасмэр гэхэд хулгана. Би ийм жижигхэн юм чинь яаж том торыг тасалж чадах юм бэ гэсэнд хэрэг миний нуруунд дээр суу гэв. Тэр хоёр бугын зүг байдаг хурдаараа нисв. Хэрэг хулганыг хүргэж өгөөд босож яс мэлхийг бас л нуруун дээрээ суулган нислээ. Хулган торыг мэрж удалгүй буг суллагдж найзуудтай баярлснаа илэрхийлв. Дөрвөн найз нэгийгээ аюул учирвал аварч чадах юм байна хэмээн баярлагдаж байтал хүний хөлийн чимээ гарчээ. Буг анчин ирж явна хурдан цухтаарай нуугдаарай гэд ухсхийн цогтов. Хулган модны ёроолдох нүхэнд орж хэрэг өндөр модон дээр суужээ. Хөөрхий яс мэлхий хамаг хурдаараа мөлгсөн ч дэндүү худаа байлаа. Анчи ирээд торн урагдчихсан байхыг үзлээ. Гэтэл нэг яс мэлхий толгой хөлөө хоёрыг доогоороо нууж байгааг олж харав. Түүнийг аваад цүнхэндээ хийчихжээ. Хэрэг үүнийг хараад хурдлан нисэж буг хулган хоёрт юу болсныг хэллээ. Хулган анчныг гэртээ харихаас өмнө амжичныг арга олъё гэв. Буг хурдлан давхиж анчныг гүйцэж очив. Анчин бугыг хараад цүнхий газар тавин хойноос нь хөөлөв. Буг улам хурдлахад анчин ч гүйцсэнгүй. Түүнийг буцаад ирэхэд яс мэлхийч мөн алуу болсон байлаа. За тэгэхээр ямар ойлгомжтой. Сонсгоо. За одоо нэг сонсохдоо үлгэр утгыг нь мэдгүй ойлгомжгүйгээр тэрийг хаасан шүү. За юм үү. За хавцаа болсон өгдөлээ. За утгыг гэж амжаагүй ч гэсэн санаагаа багштай хэлээ явчих. За юу өгдөлээ. За хавтан зөв бүх хүнээс асуу. За өнөөдөр хоёр нь сонгож бүрээр би бий. За тий. Тэгээд зовх тал нөхрийн чанар танилцуулъя. За үлгэрийн үйл явдал тийм ээ. За арай амжаагүй. Би өөрт нь хоёрт нь нөгөө зүрц өгсөн. Өөрийн бодол өөрт зөв. За яагаад тэгвэл нөгөө хи ямар дүр дээр чи тэгж хэлж байгаа. нөгөө хэрэг. За хэрэг юу. За юм уу. За надад доор нь хайлт өгчээ. Би бидээ тусаж хамгаалах хэрэгтэй гэдэг юм байна. Болсноо. За бэлгүүл арай дуусаагүй. За. Би ч би юу. Ямар сургамж авсан тэрийг хэлгээд байгаа юм тийм ээ. Хідээч найзтай туслах хэрэгтэй. Туслах. За. Тэг хайрлах. Нэг хайрлах. Туслах хэрэгтэй. Аха. Найзтай авах хэрэгтэй. Аха. Найзаа хүн хэцүү үед авсан нь авна. За. Ямар хүн байсан. За сайн. За сумья. Хүн тас хийхтэй. За ихсэн. Ястаа сараа. Хүн тиймэл өөр тус ирэн бас найз хайх туслах авах их хайрлах. Ямар мондгийн сайн байна. За тэгвэл Зурна дүнтэй ахтай 6 найзтай авсан. нажаахта. Ямар сайн найзтай туслах хэрэгтэй. За ингэ. Бас хайрлах. Оо зөө. Ингэ. За чи хайрлаа. Ингэ. Батэлэг. Найз бүгд таньдаг байсан ч гэсэн жоох хийж хүн зовжоо өөрөө зовжоо. За. Хүн тусаа өөр тусаа. Хүн тусаа өөр тусаа
Яасан найзтай туслах хэрэгтэй. Ямар мондгийн. Ямар ч юм туслах хэрэгтэй. Нэг өдөр танилцвал мянган өдөр Нөхөрлөн. За ямар мондгийн хүүхдүүд ээ. За хүүхдүүд ээ. Одоо бүгдээрээ өнөөдрийн хичээлээр юу үзсэн бэ? Одоо магаас багштай нэг хүүхд гарч ирээд туслая. Шүтэг нэг хүүхд гараад ирсэн. За чи. За одоо энийг яг хаалаа. Чи өнөөдөр үзсэн үү гэж үгүй. За баярлалаа. За энийг Мөн хүүхдүүдээ хараарай. За ингэсэн гэж. За энэ хараарай. За дараа. Ийм үйл явдлаасан. За сайн байна. Бидний үйл зөв дараалтаа орвоо. За бидний хийсэн өмнө хийсэн зүйл зөв байгааг хүмүүстээ. За энэ баг зөв хийсэн байна хата. За арай буруу энэ тэгвэл энийг бас харах нэ энэ. 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 За гэхдээ энэ буруу байх хамаагүй. Бид нар энийг чинь өөртөө яасан юм? Хөөсөн шүү дээ. Тэгэхээр яасан бэ? Арай төхөөл захиалсан баг байна гэж харсан чана. Яасан. За энэ бол бидний өнөөдрийн хүүхдүүд. За бид нар өнөөдөр яасан хүүхдүүдээ? Юу соромжсон бэ? За бүгдээрээ ангаараа нэг шийдэл хүрээ. Нэг зүйл хийлээ. За хэрэг аштай. Зовстой нөхрийн чанар танигдана. Ашаа 104-д автаа 6 настай авсан. Шин би Зовстой нөхрийн чанар танигдана. зов цагт Нөхрийн чанар танигдана. Ашаа 104-д автаа 6 настай авсан дээ. За өнөөдөр бидний авах ёстой сургамж зөөрөг мөн үү? Мөн. За мөн бэ. Сайн байна. За одоо бүгдээ өнөөдрийн үйлчлэлтэй нэр үгүй. Ямар нэр хөө? А? За хэлээд байна. За өнөөдрийн энэ гурав сонгоод аль нь тавих вэ? Энийг авъя гэж гараа өгч. Энэ за энийг авъя гэж гараа өгч. Сайн ажил. Энэ үлгэрээ ингэж нэрлэе. Амжилтын төлөв. За бүгдээ тэгвэл өнөөдрийн үлгэрээ. За одоо бүгдээ гэртээ өгчүнэ. Гэртээ гэрээ давхраа хараарай энэ. Ашаарай. Үлгэрээ үйл явдлын дараалал давхрын бичээд яаж өгөөрэй. За энэ үлгэрээ бүгдээ өнөөдрийн авсаа бичээд ном болгоод ангийн номын сандаа хамбирлан тэрний өмнө яах нь? Гэрээхэндээ За баярлалаа өгчтэй өнөөдрийн хичээл байна.